За сайн байна уу эрхэм сонсогчдоо. Өнөөдөр хөтлөгч Ариуна нэг маш хүндтэй сонирхолтой зочин урьж авчирсан байгаа. Меган гэдэг бүсгүй ирсэн байна. Манай Меган болохоор бизнес эрхлэгчийн бүсгүй байна. Сайн байна уу? Өдрийн мэнд. Урсанд баярлаа. Ирсэнд баярлаа. За сайхан зосч гин үү? Сайхан зосч гин үү? Энэ зуныг яаж өнгөрөө Меган? Маш л завгүй өнгөрөөлөө. Бас сая хөдөө явсан гоё ялаа. Зуншлаг гоё юм. За юуны өмнө хоёулаа сонсогчдоо өөрийгөө танилцуулчих. Ер нь Меган гэж хэн бэ? Юу идэг? Ямар бүсгүй вэ гэд хоёулаа ярив. За. Меган гэдэг. Би бол бизнес эрхлэгч эмэгтэй. 2 хүүхдээ ээж. Тийм жирээний Монгол эмэгтэй байна. Тэгээд олон юм сонирхол судалж хийдэг. Тийм эмэгтэй байна. За 26 он гэх юм бол сүүлийн үед юу хийж байгаа вэ? 26 онд би маш их юм хийсэн. Сайн нэг газар, шинэ газар нээсэн. Тэгээд бизнес 8 амжилттай явж байгаа. Хувийн амьдралдаа ч гэсэн нэлээд өөрчлөлт оруулсан. Сонирхолтой л байгаа. Тэгэхээр би ингэж асуумаар байна. Хоёулаа бол үеийнгийн тий хоёулаа чицүү. Тэгэхээр яг энэ насны өндөрлөг дээрээс ярих юм бол 20 эдтэй Меган одоо ингээд өнөөгийн Меган хоёрын ялгаа нь юу вэ? Асар их ялгаа байгаа. Миний одоо амьдралын зарчим гэх юм бол жил болгоо шинээр юм сурах сонирхолтой байдаг. Тэгээд янз янзын юм сураад янз янзын юм хийгээл явдаг. Тэгээд мэдээч одоо нас явахын ирээр хүн чинь бас нөгөө айгуу тийм ухаантай хүлээцтэй юмыг айгуу уучилдаг тийм болт юм байна. Энийг илүү их мэдрээд байгаа юм эсвэл үед. Тэгэхээр манай Меган их олон төрлийн ажил зэрэг хийдэг, их олон сонирхолтой зүйл зэрэг хийж байгаа. Ер нь ямар ажил эрхэлж байгаа талаар ярьж өгөөч. Би яруу найраг сонирхдаг. Тэгээс Руми гээд нэг тийм яруу найргийн тийм кафе нээсэн. Тэгээд нэг удаагүй байгаа. Тэгээ миний мөрөөдөл зорилго бол Монголын яруу найрагч зохиолчдыг нэг юм хаб болгоод оруулаад янз янзын тэмцээн уралдаан бас зохиогоод тэднүүсийг ингээ хөгжүүлээ цаашаа явах тийм мөрөөдөлтөө тэгээд тэрийгэ хийсэндээ амар хаппи байгаа. Тэр кафе нь хаана вүлээ ер нь? Зайсангийн 7 Star тэрний 5 давхарт. Маркетинг хийсэн үү? Маркетинг дээр хийж амжааг байгаа. Одоо л дөнгөж нэгдээд нэг сар. Пэйж энтертэй юу? Байгаа. Руми доогуура зураас Дагина гэдэг Facebook байгаа. Яаж бичдэг вүлээ? Руми RUMI доогуура зураас Дагин гэдэг. Тийм байгаа. Ирээрээ. Тэгээд бас яруу найрагчдаа бас шагнал үгүй бас ингээд орхитуулахгүй ингээд улам уран зориг үгүй гэж бодож байгаа. Тэгээд залуу хүмүүсээ бас шинээр гаргаж ирэх тийм өрөөдөлтэй байгаа. Ер нь бол миний хийж байгаа ажлууд ер нь сүүлийн үед ашигын гэхээсээ илүү тийм соён гэгэрүүлэх тийм тал руугаа илүү яваад байгаа юм уу та гэж хараад байгаа. Баярлалаа. Би дараагийн асуулт ингэж асуумаар байна. Манай Меган ер нь за бизнес эрхлэгч бүсгүй, аялагч Меган, ээж Меган. Тэрнээс гадна ер нь одоо бас айлын охин тийм ээ. Хин нэгнийх нь ихч, одоо хин нэгний найз. Энэ тодорхойлолтуудын ер нь аль нь яг өнөөгийн Меганыг ингээд хувь хүний хувьд бүтээсэн гэж бодож байна. Ер нь бол бүгдээрээ л тий. Бүгдээрээ л бахта тий. Тийм. Тэгтээ яг хуу бизнес 8-аас удаан хийгээд тахаар эмэгтэй хүн айгуу тийм чанга болд юм бэлээ. Хатуу. Тий. Тэгээд нэг хэсэг нэлээд тийм байж байгаа. Тэгээд өөрийгөө анзаараа за боли байлээ. Гэд аль болохоор юм зөөлхөн байх туртаа болцсон. Тэгээд юмыг аль дандаа зөөлж харагдаж тийм байх тийм төсөлтэй болцсон. Ер нь бүх тал дээр. Би бас яг ялгаагүй адилхан бодолтой байгаа. Ер нь бол тийм тий. Тийм. Яг энэ насны дээрээс бол арай илүү зөөлрж байгаа гэж хэлж болно. За би Меганыхаа бага насны мөрөөдөл, ер нь бага нас хүүхэд насныхын талаар асуумаар байна. Багада ямар хүүхэд байсан, том болоод ямар хүн болохыг мөрөөддөг байсан, энэ талаар ярьж өгч. Багада айгүй их ном уншдаг хүүхэд байсан. Тэгээд айгүй их ном уншдаг байсан. Тэгээд би эхтлгүүрийн
захирал болно. Би том болоод дэлгүүртэй болно гэж аюу мөрөөд аюух гэж ярьдаг байсан. Тэгээд бас амар сонь жоохонд бас зураг зурсан. Улаанбаатар ихтлгүүр гэдээ бүр ингээд бичсэн. Бүр яг юм зурцсан зураг маань одоо байдаг. Тэгсэн тэгээд яг мөрөөдөл маань билээд яг Улаанбаатар ихтлгүүр гэдэг ажиллаад ингээд ер нь бол би аюу азтай яг мөрөөдлөөр амьдарч байгаа өөрийнхөө дуртай хүс сонирхлоороо бүх юмаа хийж байгаа. Тэгээд ер нь маш их баярлдаг. Тий, энийг ер нь мэдж байгаа маш их азтай happy байгаа. Тэгээ энэ талаар ер нь ярих гэж бодож байгаа. Гэр бүлийн бизнес тань Улаанбаатар ихтлгүүр. Тэ Монголын анхны department store анхны одоо худалдааны төвүүдийн нэг штэ. Ер нь энд ажиллах хугацаанд хамгийн таалагдчихсэн тэр яг бизнесийн ямар зүйл нь хамгийн их сонирхлын татчихсан. Яг уу ер нь бол одоо бол яг дэлгүүр хошоо брэнд гэдэг аюу их нэмэгдсэн. Одоо ер нь бол сүүлийн 10 жил маш хурдтайгаар нэмэгдэж байгаа. Энэ бол сайн зүйл. Урд нь бол биднээсийг эхэлж байхад бол брэнд гэдэг юм маш ховор байсан. Тэгээд гэр бүлийн бизнес тэгээд ганцхан брендийг оруулах ишгээс гадна монголчуудаа бас ингээд зааж сургах соёлд одоо оруулах те хүмүүс одоо танаа хулхны бараа зарж ин ч юм уу ингэж тэднүүсийг одоо ингэж бас ийм байдаг шүү брэнд гэдэг ийм соёл байдаг энийг ингэж хэрэгэлдэг шүү гэд зөндөө юм заасан. Тэгээд тэрүүгээр одоо маш их бахархдаг ганц одоо бараа оруулж ирээ зарах биш одоо маш том соёлыг одоо түгээж байгаа гэсэн үгтэй. Одоо бол юм өөрчлөгдөд харьцангуй хүмүүс маань айгу болсон тий. Нэг үе бодвол ер нь дэлгүүр худалдааны төвүүд ч нэмэгдлээ маш олон моолуудтай ч болчлоо тийм ээ. Гэтэ анхдагч гэдэг утгаараа бас бахархалтай л та. Харин тий. Би Мегнэс ингэж асуумаар байна. Ер нь яагаад энэ хоббигоороо бурхан Будда дизайн хийж ин гоё тэгээ сувд шүүр энэ төр оролцуулаад тийм гоё бурхан бүтээдэг болсон энэ талаар ярьж өгөөч. Би яг хуу буддизмыг айгу анх ингээд аль имбэр болоо орж захад хадам ээж маань одоо тим ном уншвал нэмж гандаа ингээ явахаар би айгу ичдэг байсан. Би ойлгодог ямар сони ингээд. Тэгээ нэг удаа би аяллаар явж байгаа далаа багшийн нэг номыг англи хэл дээр авч уншаад тэгээд надад тэр философи таалагдсан. Тэгээд энэ юм биш тэгээд тэгээ уншаад судлаад явсан. Ингээд надад айгу их таалагдаад тэгээд би одоо яагаад чи зүгээр одоо хүн ингээд бурхан хийнэ гэж байхгүй тэр одоо бас хүний хувь заяа байдаг бах. Хацтай багштайгаа уулзаад болормаа гэд эмхтэй байгаа. Очоод зэгт намлаа хийгээд зэгт намлаар надад зааж өгөөд бид 2 жил сууж агаад тэгээд нар хажид бурханыг урлсан. Тийм тэгээд айгу дуртай. Цаашид ер нь энэ урлагийн бүтээл гэж нэрлэж болно тий. Цаашид захиалга авах хүмүүс хэрэг ямар гоё юм бэ юмтай болмоор байна гэж захиалвал аав тий. Тий. Ямар нэг тийм пэйж энэ төр байгаа юу захиалга өгөх. Одоохондоо би нэг бурхан аялдаг зэгт наамл гэдгээ миний ойр дотны хүмүүс мэдж байгаа болохоос яг хүмүүс бол сайн мэддгүү баг гайхах бах. Тий. Гэхдээ энийг одоо би гаргана гэж бодож байгаа. Яагаад гэвэл зэгт наамл гэдэг маань өөрөө одоо 19-р зуун 20-р зуунд айгуу тийм өндөр байжгаад одоохондоо ерөнхийдөө жоох юм нэг их харьцангуй бага болцсон. Тэгээ энийг болохоор одоо дээдсийнхэн гэх юм уу да дээд заяатаа хатган тий лам хуургуутай ойр өссөн эмхтэй ч юм уу ер нь тийм хатдууд дээр үеийн тийм мундаг хүмүүс хийдэг байсан. Тэгээ зэгт намлын нэг онцлог нь ганц хүн хийхгүй 2 3 ч юм уу 4 5 баг болж хийдэг. Дээрээ болохоор эрэгтэй хүн одоо зураад тэгээд тэр зурснаар торго юугаа хажлаад яг ингээ хийдэг байсан. Тэгээд эн чинь ганц одоо даав торго биш шүр сувд өмнөд идэл гэдгээр маш юм онцлогтой айгүй гоё урлаг. Хугацаа их орох уу тий. Хугацаа маш их орно. Хийхэд амар орно. Тэгээд энийгээ би буцаад ингээд юу байгаамаар хөгжүүлмээр байгаа. Энийгээ бас миний одоо дараагийн жилийн зорилго болоод би зэгт намлын анги угаасаа гаргана. Эмэгтэйчүүдтэй тэгээд нэг дээрээ тэгээд ямар ч гэсэн энэ гоё урлагаа буцаж бид нэр авах хэвээр. Одоо зөвхөн Төд Монгол хоёртл гэдэг. Би үнэхээр бахарх чинь яагаад бол би бол маш их миний хувьд сюрприз болсон. Би нэг юм гоё юм хийж байгааг мэдээгүй. Ер нь саяхан ихсэн хобби юу? Одоо нэг 3 жил болж байна. Тий. Одоо би бурхнаа хийх гэж нэг 2 гаруй жил болсон. Тий. Одоо тэгэл жижиг шажиг янз янз юм хийгээл байна.
Энэ нөгөө хоёр урлагийн бүтээлээ сонирхуулах гад авчирсан тийм ээ. Ер нь хоёулаа эзэнтэй болцсон гэсэн тийм ээ. Эзэнтэй болоогүй. Хүмүүс гуугаад байгаа. Тэгээд би өөрөө энийг Америк руу үзэсгэлэн рүү явуулах гэж байгаа. Болохоор тэгээд байлгаад байгаа. Бурхан гэснээс би Мегинээс асуумаар байна. Ер нь таны хувьд, таны амьдралын хувьд шашин гэж ямар байр суурь эзэлдэг вэ? Шашин бол маш хэрэгтэй. Одоо би ингээд хүмүүсийг ингээ анзаараад хараад байхад гадаад ч тэр Монголд ч тэр амжилттай сайн явж байгаа хүмүүс айгүй бурханлаг, шашинлаг байдаг. Тэгээд шашин гэдэг өөрөө одоо нэг комфорт буюу өөрөө чинь ингээ тайвшруулцдаг. Ямар нэгэн амьдралд одоо асуудал гарна шүү дээ. Тэгэхэд за миний ард бас бурхан байгаа шүү гэдэг хүн ингээ нэг тайвшрал өгдөг. Тэр талаараа бас айгүй гой хүчтэй юм болдог. Тэгээ мэдээч бурханлаг, шашинлаг хүн буруу юм хийхгүй. Ядаж ингээд философийн ойлгоод ингээд зөв явна гэдэг чинь өөрөө амьдралыг чинь цаанаасаа ингээд засаад өгчтэй юм шиг. Тэгээ миний одоо энэ надтай сайн сайхан яваа энэ бүх юм бурхан шашинтай холбоотой авах л гэж бодож байна. Үүлийн өөрийн талаар хоёулаа ярил л да. Ер нь сайн үйл, муу үйл гэж карма гэж байгаа штэ. Энэ карма гэдэг юм ер нь хэр үнэн бэ? Карма гэдэг бол маш үнэн. Маш үнэн тийм. Мэдээч үлийн үр хаалга андуурдаг гэдэг шиг. Ер нь тэгэл айгүй олон юм дээр л харж ирсэн. Тийм. Тэгээд аль хор зөв бодолтой тэг зөв юм хийх юмсан л гэж хичээдэг. Тэгээд хаяа ингээд хүн мэдээж хазаагаа жоохон уурж муурлаа ингэ штэ. Тэгэхээр ингээд юм бүтэхгүй байгаа ч юм шиг санагдаад цаанаасаа тэгээд юм айгүй итгэдэг болчт юм байлээ. Тий. Одоо орчин цагийн бомбын ирэн гэж байгаа штэ. Одоо бидний амьдарч байгаа энэ 26 он ерөн сүүлийн хэдэн жил чинь бомбын ирэн эхэлсэн байгаа. Тэгээд тэр утгаараа ч тэр үеийн өөр илүү хурдан хугацаа нь илүү хурдан болцсон гэж би сонсч ирсэн юм байна. Харин тий. Үнэ. Ер нь юм болгоо ингээд нэг юм санаа хурдан болцсон. Тий. Би Мегинээс ингэж асуумаар байна. Аав ээжийнхаа талаар ярьж өгч. Ер нь хайртай аав ээж нь ямар хүмүүс байдаг вэ? Манай ээж аав бол харьцангуй залуу хүмүүс л тий. Тийм би ээжийг одоо 18 19-д нь гарсан. Тэгэхээр найз үчиглээ байдаг ш. Одоо миний арын бүх албыг даадаг ээж аав маань айгүй сайхан гоё хүмүүс байдаг. Царайлаг, залуухан ээж аав хоёр чинь манай ээж чинь залуудаас загвар өмсгөжсэн. Ямар гоё юм. Тий. Тэгээд хөөрхөн тэгээд ээж аавдаа айгүй хайртай шүү. Хайртай л гэж л. Айлын хэдэн хүүхэдтэй? Манайх 3 хүүхэдтэй. Би айлын том бохоо. Тий. 2 дүү маань Солонгос хоёлаа бүр тэнд амьдсан. Манай Мегин ч гэсэн өөрөө загвар өмсгч шиг ер нь мис маш гоё өндөр зэгзгэр бүсгүй штэ. 1.80 м гэдэг чинь манай Монгол бүсгүүчүүд дотор бол нэлээд өндөртэй орно шүү. Тий. Залуудаа ч гэж ер нь загвар өмсөжсэн тий. Нью-Йоркт. Тий. Нью-Йоркт, Милан, Парис, Лондон гэж явсан доо. Ер нь бага залуу наснда Нью-Йоркт нэлээд олон жил болсон. Энэ талаар ярьж өгч. Айгу баярлалтай шүү дээ. Яг ингээд яг эд гоё үедээ Нью-Йоркийг үзээ тэнд амьдраад тэднүүсээ ингээд нэг хэсэг болоод миний амьдралын одоо хамгийн гоё дурсамжтай хэсэг тэнд. Хамгийн гоё дурсамжаас ярьж өгч. Тэгэл зөндөө олон юм бүтсэн тий. Зөндөө олон гоё дурсамжууд байна да. Гоё найзуудтай болсон. Тэгээд хов хоосон хоолгүйч байж үзсэн. Хамгийн үнэтэй ресторанд ч хоол идэж үзчихсэн. Тэгэл зөндөө юм үзчихсэн. Бүр юм амьдрал юм таашгүй. Тий. Баярлалаа. Би Мегинээс асуумаар энэ түрүүний нөгөө зэгт наамал гэдэг те бурхан бүтээгээд энэ гоё урлагийн бүтээлийг бүтээж явах явцад ямар эмоц мэдэрдэг вэ? Бүтээлээ өөр нь хийж явахд бол яг юм бясалгалын одоо нэг тийм ингээд гүнд ингээ орчдөг. Тэгээд бас ингээ нөгөө би нар ажил бурхтныхаа тарныг уншаа суугаад идэг. Ямар ч байсан одоо нэг тоо нэг 10,000-аас бол бүр дээшээ гарцсан байгаа. Тэгэл тарнаа уншаал суугаад юм ажил 7-8 цаг дорхноо өнгөрчдөг. Тэг хажуудаа лаасаагаад бодоол гоё юм бодоол хөгжим сонсоол тэгэл тарнаа уншаад юм аа сууж хахад маш юм ингээд үгээр хэлхий аргагүй тийм тайвшрал айгүй гоё мэдэрдэг. Тэгээд хүний амьдрал гэдэг богинохон бид нар бүгдээрээ цагтаа хугацаатай тэгээд бүтээл минь үлдэн энэ бурхан маань ингээд цаашаа өөр хүүхдүүдийн маань хүүхдүүд үлдэнэ гэж бодохоор бүр гоё хайр хүрээд ингээд бүр ингээд маш их тийм инэрлийн тийм сэтгэл төрж гэж баясаж хийдэг.
Тий. Тэгээд амар дуртай. Тэгээд тийм болохоор ер нь заавалчгүй энэ урлагаа зөвхөн манай монголчууд энийг бүр цаашаа өргөжлүүлээд аваа яваасаа гэсэн. Миний дараагийн одоо зорилго тэр байгаа. Манай зочин манай Меган ээж хүний хувьд ямар ээж вэ? Зөөлөн хатуу. Зөөлөн үү? Хоёр хүүтэй, хоёр том хүүтэй. Тэгээд хоёр хүүгийнхаа тэгэл найз нь юм шиг байдаг шүү дээ. Миний хоёр хүүт гэсэн надад амар хайртай. Тэгээд надаар бахархдаг найзуудтай энэ манай ээж гэл би айгу баярлалтай шүү дээ. Бараг их чинь юм шиг харагддаг. Том нь одоо оюутан болж байгаа тийм. Одоо оюутан болж байгаа тийм. За тэгвэл би Мегнээс ингэж асуумаар байна. Монгол хүн болж төрсний хамгийн гоё сайхан зүйл нь юу вэ? Монгол хүн болж төрсний хамгийн гоё юм бид нар ч одоо ер нь тийм монголчуудын бусдаас өөр юм гэдэг бол ер нь захын ямар ч хүн ч гэсэн нэг тийм одоо нэг хатан заяа хаан заяатай ч юм уу бид нар тийм язгууртай тийм хүмүүс шүү дээ. Одоо сүүлээд бас интернет фэйсбүүкээр ингээд үзэж байгаа Чингис хааны тухай айгүй их ингээд гараад одоо сонирхоод ингээд ирсэн бид нар үнэхээр бахархмаар түүхтэй билээ. Тэгээд ер нь бол бахархтай ш. Урд нь бол ингээд гадаад эднэрд очихдоо I'm from Mongolia гэж хэлхээс ичдэг байсан. Одоо бол тэгэл айгүй хилдэг. Тэгээ хүмүүс ч гэсэн айгүй асуу сонирхдаг болцсон. Тэ юм ингээд бас эргээд байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэ. За тэгвэл дараагийн асуулт. Меганы хувьд ер нь философи гэж юу вэ? Философийн тухай ойлголт тань. Философи гэдэг маань одоо орчлон хорвоо, юмс үзэгдэл, одоо хүний хувь заяа тэр бүхнийг одоо логик, новтлогоогоор одоо ингэж тайлбарлсан тийм ухаан юм уу да. Тий. Баярлалаа. Тэгвэл төвчээр гэж юу вэ? Хоёулаа төвчээрийн тухай ярив. Төвчээр бүх юм төвчээр байх хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл хүний амьдрал сайнтай муутай ингээд ирээдэлж байдаг. Тэгээд одоо хамгийн гоё юм маань гэвэл тэр нэг удаан үргэлжлэн дараагийн сайн гараад ирдэг муу ялаа сайн те. Тэгээд тэр нэг хэсэгэн зуурын тэр нэг зовлонг бас ингээд төвчээрээр давах хэрэгтэй юм шиг. Хүн одоо ингээд гараад ирсэн жижигэн зүсчээд бас ингээд амар өвддөг шүү дээ. Тэр чинь тэгэл төвчээрээр давал за гараад зүссэн юм чинь ингээд хүн ер нь жоох юм бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд хүнээс үг бас хатуу үг сонсдог байх хэрэгтэй. Төвчээртэй байх хэрэгтэй. Энэ бол хүний одоо хамгийн одоо том чанар юм байна. Сүүлийн үед аягүй би анзаарч гэж бодоод байгаа. Тэгэхээр сүүлийн үеийн Меганы өдөр тутмын амьдрал хэрхэн өнгөрдөг талаар ярьж өгч. Би яг хөө тэгээд янз л байдаг. Зарим үед маш завгүй байдаг. Зарим өдөр тэгээд гэртээ 2 өдөр 3 өдөр гэрээсээ гарахгүй гэртээ ингээл байж л байдаг. Тэгээд янз л байдаг. Яг тэр гэрээс гарахгүй 2 3 өдөр байх хугацаанд гэртээ юу их дуртай вэ? Тэгээд 2 хүүтэйгээ кино үзэн, тэгээд хоол хийн, тэгэл Netflix-ээ үзэл орондоо сайхан хөвтөл. Тэгэл амраал, тэгэл байх тий. Сүүлийн үед таалагдсан кино ямар кино юм? Сая сүүлийн үед найзтайгаа юу үзсэн? Wuthering Heights тэгээд Dracula 2026 оны Dracula Love Story үзсэн. Сонирхолтой гоё байсан. Би бас үзсэн. Тий, айгу гоё таалагдсан. Тий, яг нөгөө Дракулаг тэр нөгөө цус соргч гэдгээр вампир гэдгээр нь биш. Яг тэр нөгөө нэг хайр талаас нь романтик талаас. Тий. Айгу гоё тайлбарсан байсан. Гоё кино байсан. Тий. Өстой гоё. Би бас үзсэн надад таалагдсан. За тэгвэл дараагийн асуулт. Ер нь бясалгал таны амьдралд ямар үүрэгтэй? Бясалгал маш их үүрэгтэй. Би хараа азар бясалгал гэдэг маань өөрөө одоо тайвшрал гэсэн үг шүү дээ. Одоо бясалгал янзаар гарцсан тий. Дууд бясалгал, бүжгийн бясалгал, санамсаргүй төлөвлөх. Ер нь бол бясалгал гэдэг чинь өөрийгөө дотгошоо олох. Тэгээд зүгээр юмыг эргцүүлэн тунгаан бодож суух хүртэл бясалгал. Одоо чи ч гэсэн ингээд дуртай ажиллаа хийж байгаа шүү дээ. Ингээд энэ чиний одоо ингээд суугаад яг одоо эндээ ингээд орчиндөө бүрэн оршицсан ингээд анхаараа сууж байгаа ч гэсэн бясалгал. Яг үнэ. Тий, бясалгал واخгүй тий. Тэгээ бид нар айгүй азтай дуртай юм хийгээд ингээд энээсээ кайф аавна гэдэг чинь бид нар айгүй их ингээд бясалгал хийцэн сууж байгаа. Яг үнэ. Ер нь өөрийнхөө хийж байгаа ажилдаа хайртай байх, дуртай байх. Тэр бол хамгийн гоё бясалгал. Тий. Одоо чи нэг нүчин гэрэлтээд шүү дээ. Хүнээрээ сая ингээд бэлсэн ингээд юугаа хийгээд ирсэн чи ингээд амар гоё гялцаад аяа гоё харагдаад. Баярлалаа. Тий.
Меганы хувьд юунаас эсвэл хинээс эсвэл ямар нэгэн зүйлээс ч юм уу хин нэгэн хүнээс ирч хүч урам авч байна. Ир зориг. Хүнээс гэж яах вэ? Зүгээр яг хөө дуртай юмаа хийж байгаа л урам авдаг. Тэгээд яг хөө бас нэг гэх юм бол хүмүүс ингээд надад янз янзаар ярьдаг. Зарим нь агиух магтдаг, зарим нь муулдаг. Тэгээд би муулуулах ч юм уу ер нь ингээд хүн жоохон надад онцгой харцаад ингээд ямар нэгэн болохоор би ингээд илүү хүчтэй болцдог. Ингээд илүү хүчтэй болоод илүү гоё болдог гэх юм уу. Юу гэх ингээд юмаа ингээд одоо би сайн хийх ёстой юм байна. Одоо би ингэх ёстой юм байна гэдэг тэр нэг одоо шартаа зан гэх юм уу да. Тэрүүгээрээ би агиух ичгүүч авдсан юм лээ сүлээд ингээд анзаараад байна. Юу гэсэн ч үгүй. Ер нь хамгийн их хүмүүст муу хэлүүлдэг эсвэл олонний одоо яг ярианы бай болдог хүмүүсийг яг уулзаад үзэхээр илүү гоё сайхан илүү том өргөн ертөнц байдаг шүү дээ. Харин тэгээд тэрийг бол бас магтаал гэж хүлээж авч болно. Тийм байна тий. Би Мегнээс ингэж асуумаар байна. Ер нь Монгол үндэсний одоо урлаг, арт, бүтээл яг бусад улс орныхоос онцлог нь юу юм бэ? Манайх ч одоо нэг нүүдэлчин соёлтой арт хүмүүс шүү дээ. Тэгээ нүүдэлчин соёлтой болохоор бид нар ингээ хувцс хэрэглэл маань ингээд айгүйх алт мөнгө шүр тийм өмсдөг ингээд силк хамгийн ер нь бол манай Монгол хувцсыг гүйцэх тийм үнэтэй тансаг хувцс ер нь бол байхгүй баха. Одоо гадны хувцсуудыг хараад тахад бид нар тэгээд тэр үнэт хэдлээ байнга биендээ авч явдаг. Яг нүүдэлчин арт хүн болохоор яг тэр хувцаараа илэрхийлдэг. Тэгээ яг одоо буцаа зэхний юмлага оролт. Зэхт наамл маань хүртэл зүгээр нэг юм урлаг биш шүр сувдаар ингээ гоёцсон юм үнэт идэл байдаг. Тэгээд одоо хамгийн сүүл одоо 21 оны хувьсгалаас өмнө хамгийн сүүл одоо 18 19 онд хамгийн сүүл одоо том наадам тэр хүрээ цам тийм юмн дээр нөгөө зэгт нам том наамлуудаа бурхнуудаа гаргаж тэгж тавьж тэгээ тэрийг харж баясч идэлж хэргэлж ирчихсэн байлээ. Тэгээ сүулдэ хувьсгал гэдэг юу байхгүй болгоцоо. Гэхдээ одоо гоё үлдсэн одоо тэр зэгт наамлууд зан одрын музейд байгаа. Тэрийг одоо залуучууд заавалч очиж үзээрэй, анхаарч хараараа. Тэр ойсон тэр бүр үнэхээр гайхамшигтай. Би ер нь бол би байг тийш очиж үзэх дуртай. Тэгээ айгүйх ингээд юм сурдаг. Тэгээ би өөрөө ч гэсэн юм ойж жагаад энийг нэрээ яаж ойх юм бол гэж бодохороо гүйж очиж тийш хараад ингэж ойсон байж тээ гэд айгүйх юм сурдаг. Тий. Одоо Меганы тэр зэгт наамл бол 3 м гэж байгаа тий. Маш том. Ямар их хөдөлмөр шингэсэн бол. Тий. Өдөр болгон сууж ойсон. Тэгэл бүр өглөөнөөс хойш орой шүн хүртэл тэгэл шүн ч гэсэн ингээл оёмор санагдаа цаанаасаа ингээд сайн дуудаад идэг. Яг наагаад бүтээлээ хийж явах явцад ямар хөгжим сонсох дуртай вэ? Янз хип хоп сонсон. Рок тэгэл янз. За манай Меган Улаанбаатар их дэлхүүрийн те гоо сайхны бас департамент сторийнхаа гоо сайхныг хариуцдаг байсан хүний хувьд ер нь арьс арчилгаа, skin care гоо сайхны талаар жоохон ярьж өгөөч. Арьс сайхан ер нь бол арьс сайхан бол зүс сайхан. Тэгээд бол өөрийгөө бол маш их арчилдаг. Өдөр болгон л гэртээ нэг крем, нэг маска зүүцэн сууж идэг. Ер нь бол гэртээ байхдаа зурагт үүсгэхтэйс бие туслаа сууж идэг. Ер нь арьс арчилгаа бол маш чухал. Тэгээд арьс арчилгаанд хямдхан юм бити хэрэглээрэй л гэж хэлмээр байна. Хүмүүс одоо үнэтэй хямдхан ингээд идэг. Яагаад тэр чинь үнэтэй байдаг гэхээр айгүй их нөө research чанар айгүй тийм яг хэрэгтэй бодисууд нь орцсон байдаг. Хямдхан юм чи одоо маш хими янз янзын юм орцсон. Тэгээд хүний арьс чинь нөгөө амьсгалдаг. Тэгээд арьсаар ингээд дамжуулаад цусаар ороод илгээр ингээд биендээ дөрвж байгаа тос маань ингээд хэрглэж байгаа савн бүх юм маань ингээд бидний илгээр ингээд шүүгдчихэдэг. Тэгээд тийм болохоор аль болохоор өөртөө чанартай сайн юм хэрэглээрэй л гэж хэлээ та. Тий. Меган өөрөө ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай? Би бол Estée Lauder, Lancome тэгээд клиник ер нь тэгэл бүгдийг хэрэглэдэгтэй ер нь өөрсдөө голцоогоо тий. Ер нь тэднүүсээ хэрэглээл ер нь сүүлийн баг 20 жил болж байна. Юу цалаагүй. Хүмүүс тэгээд ямар гоё арьстай юм бэ л гэл байнга л тэгдэг. Тэгээд ер нь бол дандаа л тэднүүсээ хэрэглэдэгтэй. Сүүлийн Clarins хөтлөхүү хэрэглэж байгаа. Баярлалаа. За би тэгвэл ингэж асууя. Зарим хүмүүс шашингүй үзэлтэй артист гэдэг өөрийгөө дэгдэг штэ. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
ямар ч байсан хүн шашинтай хүн бол ямар ч байсан буруу юм хийхгүй. Буруу юм хийсэн ч ядаж айж чинь ухаарна тий. Тэгэхээр хүн ингээд заавалчгүй шашин хийхгүй бас ямар нэг юм ихтгэл үнэмшил байх хэрэгтэй. Тэр чинь одоо хүний өөрийн чанар. Ихтгэл үнэмшилгүй хүн бол одоо адгууслах гэсэн үг үстэй. Гэж л бодчих. Санал нэг байна. За тэгвэл Мегэнээс ингэж асууя. За мэдээж Мегэн бол 2 хүүхдийн ээж тийм ээ. Гэхдээ ээжээсээ гадна аав ээжийнхээ хайртай охин нь. Тэр утгаараа ер нь амьдралын гол утга учир яг юу юм бэ? Хүн болж төрснийх. Хүн болж төрсний утга учир нь бол бусдад туслах. Энийг бол мэдээж хүн болгон л ярьж идэг. Гэхдээ би энийг бол маш сайн ойлгосон. Яагаад гэвэл бусдад туслах. Тэгээд цаашаа ингээд мэдээж өөрийнхөө ингээд ямар нэг юм би мүлдээмээр байна шүү дээ. Одоо энэ хороо дэлхий дээр 48 биллион хүн өнгөрөөд ялла. Биднээс өнгөрөөд 100 жилийн дараа хэд бид нар бүгдээрээ мартагдсан байна. Тэгээд за би нэг юм үлдээдэ гэж би өөртөө бодож байгаад би яг энэ зэх наамд руу орсон байхгүй. Тэгээд энэ маань ямар ч гэсэн үлдэнэ. За үлдээхээс гадна хүний бас нэр төртэй байх хэвээр, хүний legacy байх хэвээр тий. Тэгээ аль болохоор ер нь бол чадлаараа бусдад туслая. Чадлаараа бусдын төлөө бай гэсэн яг үнэн сэтгэлээсээ би яг бүр яг зүйлүүдээ гэж бодож байгаа. Инэрэнгүү сэтгэл тийм ээ. Инэрэнгүү сэтгэлтэй. Тэгээ Монголоо бас хөгжүүлмээр байна. Яг үнэ. Бид нар бас ингээд үнэхээр айгүй хэцүү байна. Айгүй олон хүмүүс маань ингээд юг болцсон. Бүр боловсралгүй ч юм уу, итгэлгүй ч юм уу, эсвэл бол энэ ус төрийнх нь юм ингээд ядуу зүдүү амьдруулад байгаа байхгүй. Бүр ингээд харамсмаар уул нь манай орон чинь бүр асар баян орон. Асар их янз янзын баялагтаа. Тэгээ ийм цөөхүүлэхнэ. Цөөхүүлэхнэ тий. Тэгсэн юмнээсээ ингээд биднүүсийг ингээд бараг ингээд зарим хэсгийн маань бүр ингээд хар маас одоо уулныхын ч гიშгтэй бүр ингээд ийм болгоод бүр ингээд амьдруулад байгаа бүр ингээд гайхадах юм. Би бол ийм ус төр мөрөөмөөс хол явахыг хичээд яад үл хөвчлэн дандаа таньдаг хүмүүс байдаг. Одоо тэгээ таньдаг хүмүүсээ одоо муулаад фэйсбүүкээр ингээд авах ш. Гэхдээ заримдаа бол болооч ээ гэж бүр үнэхээр хэлмээр байгаамаа. Тэгээ бүр дороотуулаад ах юм. Хизээ бид нар одоо жаргах юм болоо. Бидний одоо өөр хүүхдүүд маань одоо цаашаа Монголтой үлэн тэгээд яаж одоо амьдруулах юм бэ? Тэгээ ингээд бүх юмыг дандаа болохгүй бүтэхгүй маас те одоо тэгэл юу гэдэг чи зүгээр байгаа хүүхдүүдийг хүртэл энэ баячуудын хүүхд мөхч юм уу тэгээд айгуу сонь тийм айгуу сонь яг үнэндээ тэр баячуудын хүүхдүүд гэж байгаа тэд нар чи хамгийн нарийн андаа өссөн маш их хөдөлмөрлсөн хүмүүс айгуу тийм хүмүүжлтэй байдаг мэдээж хүмүүжлгүй янз янзын байж л байгаа тийм ингээд нэг юм сони ингээд бус нэмээ бүгдээрээ буруугаар ирэхлээр бид нар бүгдээрээ заавалчгүй ингээд боломжгүй ингээд ийм байх хэрэгтэй юм шиг ингээд тарих угаагаад байдаг. Ер нь манай монголчуудын нэг онцлог байдаг штэ. Өөрөөсөө дээр хүн эсвэл жоохон өөрөөс нь илүү баян хүнд дорггүй байдаг. Энэ бол муухай чанар. Харин тийм бүгдээрээ хамтдаа баяж л та. Хамтдаа айгу гоё болоод өөр хүмүүстээ бүгдээрээ гоё сургуульд явуулаад ийм цөөхүүлэх нээж Монголдо гоё амьдрий л та. Яагаад ингэ биднүүсийг зааваад байгаа юм. Үнэхээр тэр одоо юу гэдэг чи биднүүсийг тийм хорлол сүтгэд байдаг тэр хятад дунд орс ирээ суугаад байдаг гэл янз янз ярих юм. Тэр нь байдаг ч юм уу үгүй ч юм уу. Бүр ингэ гайхадах юм. Тэгээ одоо энэ Орос хятад ямар амар хөгжиж чинь бүр гайхалтай. Яагаад биднээс ингээд илүү ухаантай, илүү юм би хаатай ийм байж яагаад бид нар одоо ингээд хоцрох гээд байгаа. Сая хятад явахдаа бодож лээ. Шанхайд очсон. Тэгээд амар байсан уу? Үнэхээр хөгжлийн ялгаа бол асар их байна. Тэгээд гоё газраар явахдаа дандаа эх орноо боддог байхгүй. Хизээ манайх ийм болох юм боллоо нэрээ. Гэж бодогдтiin байлээ яалтч. Харин тий сүүлийн бүр яг мэдгтээд байгаа байхгүй тий ингээд айгүй гунигта гудамжаар явахаар ерөөсөө инээж байгаа хүн алга манай Монгол бүгд нэг юм ууруудсан царайтай гундуухан тий залуучууд маань ч гэсэн ингээд нэг юм хариуцлагаас цутаадаг яг үгүй юм сонин ингээд улам ингээд хүн чанараа ингээд байхгүй болгоод тах юм шиг санагдаад тах юм тэгээд яах вэ одоо тэгээд чи юугаа мэддэг гэдэг над руу дайрах бах. Тэгтээ зүгээр хай хэлмээр санагдаад бас хай бас хэлж байгаа байхгүй. Угсаа өнөөдөр хоёулаа Мегэн гэдэг хүний ертөнцөөр аялж байгаа учраас та өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх бүрэн эрхтэй. Баярлалаа. Тийм. Би Мегэнээс ингэж асуумаар байна. Ер нь мөнгө хүний амьдралд ямар үүрэгтэй вэ? Мөнгө бол хүний амьдралын одоо зэвсэг гэх юм уу да. Мөнгөгүй бол одоо жишээлхэд та өглөө босоод гэрлээ асаахад таны тогны мөнгө үүж шít. Тийм шүү дээ. Тэ. Яг үнэ. Та одоо ажилдаа ирэл ингээл
таксиндаа ингээл ажилдаа ирэхийн тулд та мөнгө өгч одоо ажилдаа явж та одоо алхаж л ирэхгүй бол тий ингээл ерөөсө бүх юм ингээ мөнгө болчихж байгаа байхгүй. Тэгээ тийм ч мэдээч одоо чухал ах л та тий. Ялцчгүй энэ бол амьдралын маш том салшгүй нэг хэсэг хоол иддэгтэй л адилхан шүү дээ. Мөнгөгүй хүн чинь бас асар их ахуйн дарамттай айгүйх тийм илүү их проблемтай тэг байдаг. Тэгэхээр ер нь мөнгө гэдэг бол ер нь проблем солвер буюу одоо проблемыг алгах болох гэх юм уу юу гэх зохицуулах гэх юм уу тийм зэвсэг гэж би ойлгоод байгаа шүү дээ бол тий. Мөнгө бол эрхчлөө. Тий. Тийм байна. Бусдаас хараат бус байх. Тий. Боломж тийм ээ. Тий. Таны мөрөөдөл хамгийн том мөрөөдөл юу вэ? Зөндөө юм байгаа. Би тэгтээ хэлмээргүй байна. Яагаад гэвэл юмаа хэлчихээр биелхэ болчихно гэдэг бэснийг би одоо ингээд сүлээд ойлгоод байгаа. Яг мэдээч одоо ээж аав найзуудаа ингээд хэлнэ. Тэгээ хэлэнгууд нөгөөдөл маань мэдээч ямар гоё юм бэ чи чаднаа гэнтэй. Тэгэнгууд тэрхэн зурээ тэр нэг жоохон техносийн сонсон таашаалаа ингээд сонсонгуудаа нөгөө хий гэсэн хүсэл нь ингээд баг буураад идэм шиг санагдаад байдаг. Ямар сонирхолтой. Тэгэхээр дотроо ингээд яг юм шартаа яг ингэж хадгалж агаад тэгээ тэрийг зөвхөн чимээгүй л хийх юм бэл. Тэгэл ер нь зарлаад ах хэрэггүй. Зарлаач одоо бус таньдаг найзууд ч юм болохоор одоо ингээд ялангуяа монголчууд ингээд өөрийнхөө амьдралыг олон өөрийнхөө биеэ ер нь ингээд бусдаа айгу харьцуулдаг. Тэгээ айгу чи юу хийж яах гэж ингээд асуугаад тэгээд одоо би яг ийм одоо яг энэ түвшинд явж байна да. Одоо энэ юм байна да гэж айгуух тэгэж ингэж шүүдэг гэх юм уу. Тэгээ тийм болохоор би одоо ингээд өөрийнхөө инээ тэрэ гэсэн юм а бүр ярихаач болцсон. Хүндэлж байна, ойлгож байна, дэмжиж байна. Баярлалаа. Би Мегнээс ингэж асуумаар байна. Ер нь эрэгтэй эмэгтэй хүний зан чанарын ялгаа ямар байдгийг. Тэгээд ер нь эмэгтэй хүн ямар зан чанартай байвал эсвэл эрэгтэйч тэр ямар зан чанартай байвал танд таалагддаг вэ? Би бол эрэгтэй хүн гоё эрэгтэйлгэрээ байх дуртай. Манай монголчууд ч тэгэл тэр морь зойр гэл унж мунж байгаа. Үнэхээр эрэгтэйлэг бахархмаар бас гоё идэв шүү дээ. Эмэгтэй хүн бол зөөлхөн байх хэрэгтэй гэж бодож байна. Эмэгтэй хүн ер нь хорвоо зөөллөөд аргадаад тэ хаяа бас ингээд чимээгүй ах үедээ чимээгүй байгаад тэ юмыг ингээд ер нь зөөлн хатуугаа гэдэг найл болохоор зөөлхөн л ах хэрэгтэй юм бэл. Заавалчгүй ингээд би одоо орчин үеийн эмэгтэй би одоо феминист одоо бүх юм даанараас дутхгүй ингээд тэгээд авахгүй. Тэ бас эрэгтэйгээ сонсож явах хэрэгтэй юм бэл. Эрэгтэй нь эрэгтэйлэг байх хэрэгтэй, эмэгтэй нь эмэгтэйл байх хэрэгтэй. Тэгэхээр хоёулаа ерөнхийдөө бид тэгж тааж байна. Амьдралынхаа талдаа орцсон хүмүүсийн хувьд талдаа арай ороогүй байна. Арай ороогүй юу? Окей, за. Тэгвэл 30-40% дээр явж байгаа хүний хувьд ер нь таны бахархал хамгийн их бахархдаг зүйл чинь юу вэ? Хоёр хүүгээрээ маш их бахархдаг. Тэгээ миний том хүү өстой, миний хүү өстой мундаг. Айгу мундаг лаг сургуульд орсон. 2-3 жил цаачаа шалгалтандаа бэлдээд өөрөө бэлдээд өдөр шөнөгүй суугаад тэгээд айгу дэлхийн алдартай гоё том сургуульд орсон. Тэгээд хүүгээрээ бүр бахархаад баршгүй. Тий. Яаж баяр хүргэсэн? Тэгэл байнга тэрж авч өмсдөө шүү дээ. Хажуугаар зүрх болгондоо л өмсдөг. Хөрхөн ялан ээж байна. Би Мегнээс ингэж асууя. Ер нь хэр их найз нөхөдтэй вэ? Нөхөрл хүний амьдралд ямар үүрэгтэй вэ? Яг дотны найз гэвэл маш цөөхөн. Мэдээч одоо ажлын шугамар инээ тэрэг зөндөө олон таньдаг хүнтэй байдаг. Гэтэ яг цөөхөн найзтай. Ер нь аз жаргал гэж юу юм бэ? Аз жаргал бол амар амгалан. Орой 50 унтах. Тэр нь бол ер нь бол тийм тэгж л бодож байна. Ер нь эрүүл мэндэд яаж анхаарах хэрэгтэй вэ хүн? Одоо тэгээд нөгөө амьдралын эрүүл хэв маяг. Энэ бол одоо өвчтөе хүн биш өвчнгүй хүн одоо 1000 мөрөөдөлтөө өвчтөе хүн 1 мөрөөдөлтөө гэдэг шүү дээ. Тэгэл ерөөсөө номер 1 одоо өвдөө төвчж байхад юм өрөөдөх гэдэг тийм шүү дээ. Тэгэл айл болохоор тэгэл хичээдэг сүлэг үед айгүй халахаад байгаа. Тий. Хөгжмөө сонсоол тэгэл хотоор ингээл алхаалах шүү дээ. Би бас айгүй их алхах дуртай. Тий. Ялангуяа юм дулаан уйлралт гоё шүү дээ. Меган ер нь хэр гэрийн эзэгтэй вэ? Хоол хийх дуртай юу? Ер нь ямар хуу хоол хийдэг вэ?
Яг уу ер нь нэг тийм сайн эзэгтэй бол биш ээ. Гэр хүн ирэл гэр цэвэрлждэг. Тэгээд ер нь бол дургу гэрээ ажилд. Яг уу тэгэл зөндөө хийдэг л байсан хийн. Гэхдээ ер нь бол нэг туртаа биш. Sorry. Үнэн хэлсэн баярлалаа. За тэгвэл Мегнес ингэж асуумаар байна. Ер нь хүн болгонд амьдралын нөгөө баримтлагдаг зарчим үзэл бодол гэж байгаа шүү дээ. Мегны зарчмууд ямар зарчим баримталдаг вэ? Ямар үгүй яг хөө тэгэл зүйл авах хичээдэг тийм. Юмаа тэгэл ажиллаа хийгээл тэгээд одоо бас хариуцлага үүрэг хариуцлага байна. Олон хүнийг бас авч явж байна. Тэгэл тэднүүсийгээ бас ингээд нэг ядраахгүй дордоод яахгүй шиг тий. Тэгэл атах авч явахыг л хичээдэг шүү дээ. Тий. Тэгвэл хоёулаа арай өөр сэдвэр яриа. Ер нь хувь хүний соёл, ер нь соёл гэж юу юм бэ? Соёл хүн соёлтой байх хэвээр тий. Соёлтой байж л бид нар одоо соёл гэдэг маань одоо баг сэтгэл гэх юм уу да. Тэ соёлтой сэтгэлтэй одоо тийм байж л бид нар одоо амьтдаас ялгаатай байх үү дээ. Тэ. Одоо тэгтээ одооны хүмүүс айгу соёлтой болж байна. Ер нь айгу соёлтой бас дандаа муулаад авахгүй бас манай залуучууд манаас гайгүй соёлтой бас гайгүй болж байгаа тийм. Тэг баярлалаа л ах шүү. Тий. Мегэн ер нь олон нийтийн автобусаар явдаг уу? Яваагүй айгу олон жил болж байна. Олон жил болж байна уу? Тий. Гадаад мададд бол тэгэл яг суучдаг шүү. Тий. Метро дотроор явцдаг. Би ер нь сүүлийн үед жолоо барих айгу дурггүй болоо та. Тэгэл төгжрөл зогсоол хайгаал тий. Тэгээ олон нийтийн тээвэр за автобусаар сүүлийн үед дулаарцсан 100 нэлээд явж байгаа л та. Нэг асуудал ажиглагтаад байна. Хитрхи хурдан тавхиж байна. Заавал дандаа өвлийн хүүтэн мөстөө байх ёстой мó тий. Ер нь бол энэ тал дээр таны бодлыг бас сонсомоор байна. Мэдгүй одоо. Олон хүний аюулгүй байдал гэж бодох юм бол шүү дээ. Яг ингээ машин бариад явахаар автобуснууд гинт ингээ шахаж орж ирнэ. Ингээ дээрлэгдэг гэх юм уу да. Ингээ амар хэцүү. Ер нь айгүй хэцүү тийм. Тэгээд харин эднүсэг ингээ жолоочтой бас ингээ гой бас юм юу яамаар юм те сургалтанд одоо суулгах юм яа тийм одоо тэр хитрхи хурдан дээшлүүлээд давхиж байгаа тэр нөхцөлд чинь дотор сууж байгаа хүмүүс чинь баг судлаас сайн хүний одоо ам аваа явж байгаа хүмүүс шүү дээ зүгээр нэг ганцаараа ингээ явж байгаа биш маш хариуцлагатай байх хэвээр яг үнэ одоо тэгэл солонгос эднэр чи ингээл автобусын цухаар цагаан бэлитэй тэгэл костюм пижактал гэдэг шүү дээ тий Олон жил бас худалдааны салбарт ажил эрхэлсэн хүний хувьд худалдааны салбарт ажиллах хүндрэл бэрхшээлүүд нь юу вэ? Хүндрэл бэрхшээлүүд гэвэл одоо манай монголчууд одоо тэгээд бас юу гэх юм. Гэтэ одоо үнэнгээл хэлээ. Айгу хулгай яадаг. Достроосоо ч гаднаасаа ч тэр их ганган гой хүүхнүүд орж ирэл тэгэл юм ингээ авчдаг айгу сонио. Тэрийг би бүр гайхаад үрсэ олдгүй. Тий одоо жоохон үг ч гэсэн одоо супермаркетад орж ирээд чихэр мэхэр идэж мэдж одоо хамаг юм идэж идчихсэн. Тэгээ цаасын хаяад ингээ гараа явцдаг. Одоо хүүхд юм чинь ингээ тэгтээ бас ингээ багаас нь сургаж хэлж байхгүй бол тэр худалдааны тэр соёл бол Монголд өстой байхгүй байгаа юм. Худалдаа авах ч тийм. За тэгвэл бизнесийн ертөнцийн ярих юм бол өнөөгийн бизнес эрхлэгчдийн дунд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байгаа гэж бодож байна? Маш их байгаа. Маш их. Одоо тий одоо орчин үеийн эмэгтэй гэж байгаа шүү дээ. Ер нь бол манай эмэгтэйчүүд ч угаасаа л дээр үеэс одоо төр ус төрийн хэрэг гэр ахуйгаа авч явахд маш том үүрэг хариуцлагатай байсан. Тэгээд одоо ч гэсэн ер нь бол эдийн засгийн бараг нэлээд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд нь илүү их бүрдүүлж байгаа шүү. Одоо ихтэй сургуулийн ч гэсэн 60-аас дээшээ хувь оюутнууд дандаа эмэгтэйчүүд ч юм уу. Эрэгтэйгээс илүү ер нь манайх эмэгтэйчүүд ер нь эдийн засгийн авч явж байгаа гэхэд бол юм буруудахгүй шүү. Түрүүн хэлсэн шүү дээ нөгөө за улс төрчгээ ярих юм бол таньдаг хүн олон байдаг болохоор бас заримдаа шүүмжлэх хэцүү байдаг гэх тээ. Гэхдээ хоёулаа өнөөдөр нэгэнтэл Мегний ертөнцөөр ажиллаж байгаа юм чинь би нэг ийм асуулт асуумаар байна. Монгол эмэгтэй улс төрчдөөс ер нь ямар ажил хийгээсээ юунд оролцоосоо гэж хүсдэг вэ? Иргэн хүний хувьд. Үгүй мэдээч тэгэл одоо
сайн сайхан юм хийгээсээ дуграасаа хүүхдүүдийнхаа төлөө байгаасаа ингээд нөгөө дээрээс нь ингээд ажиллаад байхад юу ингээд намынхан дээрээс нь дарга нь ингээд чимээгүй дуугаа одоо ийм ингээд юм даалгавар ингээд даалгавартай гэдэм билээ шүү дээ тэр чинь. Тэгээ ингээд дугарч чаддгүй ингээд амаа хаалгачдаг. Тэгээ хаяа бас ингээд дуграад хилээд ингээд тодорхой гоо хийсэн юмтай ингээд тийм байгаасаа тэгээ одоо жишээлгээд тэргүүн хатагтаа маань бас ийм гоё юм хийчихэд одоо Монголдо ингээд биднэрт гайхуулаасаа үлгэр дуурайл болоосоо тийм бүсчэн тэггүй ингээл хаана юу байгааг мэддэхгүй нэг юм үнчин айлын хүүхчигл бид нар ингээд нэг юм сонио аав ээжгүй юм шиг л байх юм. Тэгэл sorry уучлаарай. Зүгээр ер нь бол иргэн бүр өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлээ. Тэр утгаараа би бол Мегийнхаа үзэл бодлыг хуваалцаад ингээд хамт ярилцаа сууж байгаадаа баяртай байна. Баярлалаа. Тэгээд манай Мег нь бас айгүй шулуун шудраг тий шулуухан характертай болохоор зарим хүмүүс бас шүмжилж магадгүй. За таны хувьд амжилт гэж юу вэ? Амжилт гэдэг бол өөрийнхөө дуртай юмаа хийж, дураараа байж, амар амгалан байж, аж аргалыг мэдэрч тэрийг би одоо амжилт гэж харж байгаа юм бол эрүүл байх. Тэг хайртай хүмүүстэйгээ байх гэл. Тэг. Ер нь 5-10 жилийн дараах Мег нь хаана юу ийгээд явж байх бол? Би за нэг юм аач. Би нэг Дагин институт гээд нэг тийм сургуулийн дараах тийм програмтай нэг тийм ямар ч байсан нэг тийм байгууллагатай болно гэдэг зураг гаргацсан одоо явж байгаа. Сургуулийн дараах гэдэг нь одоо сургуулийн 10 жилийн дараах уу? Сургуулийн одоо сургууль after school програм буюу сургууль ангаа одоо гэх юм одоо энэ болохоор 13-аас наснаас дээш 18 насны хүүхдүүдэд зориулсан тийм програм. Энэ болохоор одоо гаднаас scholarship олж өгөх, гадагшаа айл сургуультай холбож өгөх, гадагшаар сургуульд явахт нь одоо application ийм бүгэлж ингэх ёстой гэдэг. Тэгээд англи хэл заа. Тэгээд дээрэс нь одоо buddhism, mindfulness те энэр зөөлөн тийм бай гэсэн нэг тийм 3 програмтай гээд одоо бид нар ингээд юмаа боловсруулаад болно яваалаа гал та. Энийг бол ямар ч байсан 5 жилийн дараа ихэд бол хийцэн байх баг. Тэгээд ерөнхийдөө голдуу эрэгтэй хүүхдүүдэд би туслая гэж бодож байгаа. Би өөрөө 2 хүүтэй тэгээд эрэгтэй хүүхдүүд айгу хайртай, эрэгтэй хүүхдүүд айгу өрөвдөлтөө байдаг. Ялангуяа одоо манай Монголын ингээ эрэгтэйчүүд маань ингээд айгу юм ард хоцорцоо, ард ингээ хоцорцоо. Эрэгтэй хүүхдүүд чинь яад ингээ. Тий, ард ингээ хоцорцоо. Тэгээд ингээд нүднээс нь ч гэсэн ингээ харахад ер нь эрэгтэй хүүхд ингээд айгу хэцүү байдаг. Эмэгтэй хүүхд бол яг ингээ одоо эрэгтэй хүн одоо жишээлхэд мөнгөтэй хүнийг хүн сонсдог гэж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд одоохоо эрэгтэй хүн заавалч мөнгөтэй байх хэвээр ийм байх хэвээр чадaltaй байх хэвээр ийм гэдэг. Тийм биш болохоор тэрийг баг ингээд хүнч гэж одоо хүмүүс одоо ингээд орчин үеийн ингээд хүүхнүүд охтууд ингээд харахаа болцсон ч юм шиг. Эр хүнийг одоо ингээд зөвхөн нэг тийм юмар нь хардаг болцоо. Тэгэхээр надад яг анзаарчихсан. Тэгээд би одоо юм соён гэгэрүүлэх юм хийх дуртай сүлээ болоод байгаа гэсэн шүү дээ. Тэгээд би яг энэ дээрээ бодоод би ер нь яг Монгол яг эрэгтэйчүүдэд туслах хэрэгтэй юм байна. Ялангуяа хүүхдээс эхлэх хэрэгтэй юм байна. Яг эднэртэй яг ингээд заагаад аль хоор гадагшаа сургууль явуулаад соёлтой болгоод чадлаараа ингээд энэ бол ашигын одоо бус байгууллага. Манай надаа Дагин сан гэдэг сан байгаа. Тэгээд тэр сангаараа ямар ч байсан дамжуулаад би Монголын ер нь олон хүүхдүүдэд туслана гэж бодож байгаа. Тэгээ уг төв нь үнэгүй байх юм уу? Үнэгүй тий. Ямар гоё. Вау. Харин тий. Уул нь зураг мурга гаргачаал байгаа. Тэгэхээр ялтчгүй нөгөө эрэгтэй хүүхдүүдэд анхаарал халамж бас маш их хэрэгтэй. Тий. Яг эрэгтэй гэдэг ингээ хайчдаг. Тэгээд болохгүй. Бидний үеийн чинь баг их сургуульд тэл дандаа охтууд л байсан шүү дээ, тий. Эрэгтэй хүүхд аягүй цөөхөн байсан шүү дээ. Тэгээд яг би бас ингээл эрэгтэй хүмүүстээ ингээд яриад үзэхээр ингээд дотгошоогоо манай Монгол залуучууд маань ингээд мэдээч лаг мондгууд нь мундаг байгаа. Гэтэ ерөнхийдөө ингээд нэг юм жоох хоцрогчод байгаа байхгүй. Тэгээ надад яг тийг санагдсан. Тий. Баярлалаа. Би Мегнээс ингэж асуумаар байна. Анх хизэнээс шүлэг бичиж эхэлсэн. Ер нь ямар сэдвэр шүлэг бичих дуртай вэ? Би бүр ингээд жоохондоо ингээд анх удаа ингээд дүнгэж бичиж сурангуудаа нэг шууд нэг шүлэг бичсэн бэ дээ. Тэгээд ер нь шүлэг бичих айгу дуртай. Шүлэг уншдаг, бичдэг хүн зүгээр ном уншдаг хүнээс шал ялгаатай өөр байдаг. Яагаад гэвэл одоо ингээд
Нэх гой шүлэг хараад нэг цаанаасаа сэтгэл хөдлөдөг, хайр хүрдэг. Тэг ямар мундаг юм бэ? Энэ ягаад ингэ бичсэн юм бол гэд айгүй тэгж ингэ харьцуулан боддог. Тэ. Тэгээд ямар хэл дээр бичдэг вэ? Би англи хэл дээр л өөр нэвчлээ бичил байгаа. Тийм бас нэг шүлгийн номоо гаргана гэсэн л бас явчихлаа. 4 мөрт уншиж өгч болох уу? Яг одоо юу? Би woman эмэгтэй хүн гэдэг миний дуртай шүлэг байгаа. Тэрэн дээр болохоор монголоор орчуулах юм бол эмэгтэй хүнээс эрэгтэй хүн төрдөг. Тэ эмэгтэй хүний одоо эрэгтэй хүний хамгийн анхны хэлсэн үгийг эмэгтэй хүн л зааж өгдөг. Эрэгтэй хүн анхныхаа одоо нөгөө алхаа гიშгэ сураад ундахт нь эмэгтэй хүн төвшиж авдаг. Тэгсэн хэрнээсээ ингээд эмэгтэй хүний залуунаас гоо үзэсгэлэн ч юм уу юм байхгүй болохоор эрэгтэй хүн эргэж харахгүйгээр хаяа явцдаг. Тэ. Тэгсэн хэрнээсээ одоо эрэгтэй хүн өнгөрхийн цагт өөххийн цагт буцаад эмэгтэй хүн дээрээ ирдэг. Тэрийг одоо ингээд эмэгтэй хүн л тэрийг арчилдаг. Тэгээ яг ингээд хамгийн сүүлийнх нь тэр хараад нүдэн андаг нь бол эмэгтэй хүн байдаг. Тэгээ эмэгтэй хүнгүүгээр бол эр хүн бол юу ч биш юм ба гэсэн нэг тийм утгатай шүлэг бичсэн. Тэр санаад орчлоо. Монголоор сонир болчлоо. Англиар нь бидэг жаад уншиж үзэж болохоор. Миний Instagram дээр байгаа. Яг үнэн шүү дээ ер нь. Тийм. Ер нь шүлэг одоо философи гэдэг рүү асуусан шүү дээ. Шүлэг философи хоёр ч ерөөсөө хоорондоо одоо тийм ялцчгүй хүн холбоотой гэх юм уу да. Одоо философи гэдэг маань одоо юмыг ингэж яагаад ингэ болсон ингэ яг тэр нөгөө нэг фундаментал яг асуултад ингэ хариулаа яваад идэг бол яг одоо ухаанаар тайлбарлаж тэр логикоор тайлбарлаж байгаа бол шүлэг яруу найр гэдэг маань болохоор мэдрүүлдэг. Айгуу гоё хүнийг мэдрүүлж хүний сэтгэлийг хөдөлгөөж уйрааж айгуу бас ингэ хүнд вау энэ нэр ингэж байсан юм байна штэ гэж тийм бодол орцтол нь тэрүүгээр ялгаатай. Тэгээд дахиад хэлэхэд монголоор шүлэг бичих, англиар шүлэг бичих хашаал өөр байдаг. Монгол хэл үнэхээр яруу төгс бүр хэл бол үнэхээр гайхамшигтай ингээд гоё байдаг. Гэхдээ англиар шүлэг бичихээр илүү одоо ийм философи тал руугаа аягүйх байдаг. Ийм учраас энэ ийм байгаа шүү. Заавал ч тэр нөө магтан уянгалуулах биш. Философи талаас нь байдаг. Тэгээ бодохоор англиар шүлэг нь одоо илүү дуртай, унших дуртай. Баярлалаа. Аялагч Меганы талаар ярил л та. За, ер нь ямар улс орноор аялах дуртай вэ Меган? Тэгээ хамгийн сүүлд хамгийн таалагдсан аялсан улс орн. Би бол Эстонээр зөндөө газраар явсан дөө. Жамайка, Барбадос гэл хүний очиог газар зөндөө л явсан тий. Солонгос тэгээд юу Америкт очих дуртай. Гэрийнхэн маа Солонгост идэг болохоор тэгэл яг гэртээ байгаа л юм шиг байдаг шүү дээ. Солонгос найзуудтай би өөр Солонгос аягүй дуртай. Гоё. Тэгээд бас аягүй хурдан хөгжиж байна. Би бүр анх Солонгос ч хүүхэд байхдаа 12 3 байхдаа ээж аваад байгаа явж исэн. Тэгэхэд шал өөр байсан. Одоо нь яг Монгол шиг байсан. Бүгдээрээ нэг юм урт тийм пэлник өмсөд тэгээд нэг юм өөргөвч өрөөд бүгдээрээ юм уруулаа юм хав хараар буддаг. Тэгээд нэг юм байсан чи одоо бүр ингээд шал өөр Солонгос хүмүүс өндөр болцсон байна. Солонгос хэлсүүдээ өштэй даас хүмүүс тэгэл ийм Солонгос юм гэл тэгдэг. Тэгээд Солонгосын хүчээр одоо зөндөө л манай монголчуудын ажил зөндөө юм үзэж шээ. Би бас маш олон ойрын Солонгос найзуудтай болохоор Солонгост очих дуртай бас. Би Солонгос амар дуртай, Солонгос хоол идэх дуртай. Тийм мэдээж Америктэй байх дуртай. Америкт очихоор бас яг гэртээ очсон юм шиг байдаг. Би тэнд нөгөө 10 жилээ төгссөн. Тэгэл яг хүүхд байхаас яг ингээл хүн болоод яг ингээд насанд хүрч ирсэн болохоор миний ингээд бас яг юм гэртээ байгаа юм шиг л байдаг. Меган ямар хоолнд дуртай? Би өөр хоол иддэггүй. Ер нь бол хоолнд дургу. Нэг юм сонио. Гэтэ яг хоо тэгээд яг идмээр байгаа юм аа л иддэг. Идэхгүй бол тэгэл нэг идэхгүй тэгэл иддэггүй шүү. Ер нь идэхийг хүсдэггүй тийм хоол байгаа юм. Харин тий. Ичгчтэй юм уу? Нэг хоол моол тийм идэ гэж ерөөсө боддггүй. Тий. Тийм болоод ийм гоё. Тийм болоод ийм гоё гуайлаг ирүүл байгаа хэрэг тийм ээ. Sorry. За, Меган гэдэг бүсгүй хүний хувьд эрчүүдээс ямар зан чанарыг илүү олж харахыг хүсдэг вэ? Хэлсэн амандаа хүрдэг байгаас л гэж бодож байна. Тий. Монголчууд ерөөс хэлсэн амандаа хүрдэггүй. Тэгэд ингээд дороо хит ингээд эргэждэг амар сонио. Орон гарan. Тий. Тэгээд
тэр нь надад айгуу нэг юм таалагддггүй. Яг л хэлсэн болгоо ингээл хэлсэн юм а хийдэг байгаа. Тэгвэл тэр чинь жинхэнэ джентльмен тэгвэл тийм эрэгтэй хүн байвал ямар ч хүн бүр ингээд хайрлаад хүндлээд бүр ямар гоё юм бэ гэж ер нь хэлнэ тий. Яг үнэ. Яг тэгж л яг бодож байна. Одоо л шүү санаанд орох гэдэг зөндөл юм байгаа бах. Ер нь бол хүний амнаас зөөр сул худлаа юм үг гарч явах ёсгүй. Альва зүйлийг амлсан бол тэр амлалтаа биелүүлдэг байх хэрэгтэй. Ер нь ир юм гэлтэхгүй тий. Тэр айгуу чухал гэдэг чинь бас амар хүчтэй юм бэл. Ер нь сүүлийн үед би тэгэж одоо тэгээд дандаа гоё юм ярихыг хичээж байгаа. Муу мухай юм байл за шиг өнгөрөөч тэгээд тэгээд шууд юм мартдаг болсон. Шууд түгчээд тэгээд хайчдаг болсон. Тэгээд дандаа гоё юм бодож сүүлийн үед дандаа инээдмийн кино айгуу үзэж байгаа. Тэгээд алдартай мундаг дайчин эмэгтэйчүүдийн тухай айгуу их кино үзэж байгаа. Тэгээд тэрнээс айгуу ингээд юу авдаг. Inspiration авдаг. Меганы бодлоор ер нь манай Монгол бүсгүйчүүд гадны бусад Аз улс орны бүсгүйчүүдээс зан характерын хувьд ааш зан ер нь ялгаа нь юу вэ? Би манай нэг гадаад нөхөртөө Монгол эмэгтэй гэдэг. Би тэгээд нөгөө гадаад нөхрөөс нь асууж ирсэн. Монгол хүнтэй суух ямар байдаг вэ гэсэн чинь танаа монголчууд амар хартаа. Монгол хүмүүс амар хартаа гэж. Тэгжээс тэр санаанд орчлоо. Мэдээж манай монгол хүүхнүүд одоо Азийн бус эмэгтэйчүүдийн хажууд бол царайлаг, нуруулаг бие хаагаа авч явж байгаа нь шаал өөр. Бүр үнэхээр хүндэлмээр угаасаа бид нар чинь цаанаасаа дайчин цустай тийм юм болохоор би бол монгол эмэгтэйчүүдийг бүр аюул мундаг явж байгаа гэж бодож байгаа. Аюул ер нь аюул лаг юунаас ч ер нь дутхгүй. Одоо орчин үеийн эмэгтэй гэдэг байгаа шүү дээ. Орчин үеийн эмэгтэй гэдэг нь маань өөрөө одоо биднээсээ нүүдэлчтэй одоо соёлтой юм хүмүүс шүү дээ. Тэрнээсээ бид нэр ингээд бүр ингээд гараад халиад бүдээрээ бие даах чадвартай болсон. Боловсралтай, соёлтой юм юунаас дутхгүй юм болсон. Одоо жишээлбэл Францд байгаа эмэгтэй, орчин үеийн эмэгтэй, эсвэл Африкт байгаа эмэгтэй, Монголд байгаа эмэгтэй, орчин үеийн эмэгтэй гоо шал өөр л та мэдээж тэ. Гэхдээ манай монголчууд одоо баруунцсан гэдэг шүү дээ. Тэгээ тийм болохоор ингээ юугаар ч дутхгүй манай хүүхнүүд бүр хаалж явсан. Одоо ингээд гадаад мадаач гэсэн явж байгаад I'm from Mongolia гэж урд хэлдэг багт. Монгол хүнтэй дайрлага ямар сонирн байдгүй гэсэн бол одоо урдаас манай номин гэд найзуудыг мэдхүү гэх юм. Айгуу манай монголчууд айгуу юм. Ялангуяа эмэгтэйчүүд бүр ингээд айгуу мундаг л аваад байгаа шүү дээ. Яг үнэ. Бахархаалаа. Тий. Ялчгүй монгол хүн өөрсдөө монгол хүнээрээ бахархах хэвээр. Тэр дундаа монгол хүүхдүүд бас айгуу мундаг байгаа байхгүй. Амар мундаг байгаа. Тэр IQ тэр тэмцээн олимпиадад оролцож байгаа байдал юм. Одоо тэр physical age-аг үзэхлэл тэр одоо ингээл эхэлж үзэж явах тэр ингээ өндөр төсөрж явах тэр австралчууд ч өнгөрөөл те бид нар чадна тэр турк гэд нар чи яалаа. Тэгэхэд монгол чимээгүй байж байгаа л баг ер нь бол төрүүлсэн шүү дээ. Тий. Ер нь гараад ирсэн тий. Тэгэл үнэхээр гоё байсан. Бидний хувьд бол ялцчихгүй төрүүлсэн л гэж тооцож байгаа шүү дээ. Тий. Харин тий. Бид нар юм цаанаас юм дайчин хүмүүс юм бэлээ. Баатарлаг тий. Сүлээд одоо тийм айгу бахархаал байгаа шүү. Тэгээ буцаад бид нэр тийм болоосоо л гэж бодож байна. Яагаад биднээс ингээд дараад ямар учиртай энд бас ингээд бас хэлмээр байна. Яг үнэ. Харин тий. Тий. Яагаад бүгдээрээ мундаг сайн явж болтгүй. Тий. Меганы хувьд ер нь тэр дайчин яг нэг Монгол те Чингисийн удам гэсэн тэр зан характер нь юун дээр илэрдэг вэ? Тэгээ ямар ч гэсэн нэг тийм бууж өгдгөө ямар ч зовлонг бол туулаад гарчдаг. Би их төвчөөштэй юм билээ. Зөндөөч үнслээ. Тэгэл туулаад гарчдаг шин. За энэ нотгоо зовлон үзнэ гэл. Одоо энэ амьдрал чи ер нь үүлэн чөлөөний нар гарч байгаа юм шиг л богинохон амьдрал шүү дээ. Тий. Тэгэл сайн муу зөндөө юм үзэж дөө. Тэгэл даваал гарч шүү. Орчин үеийн залуу Монгол эмэгтэй төлөөллийн нэг ирсэн сууж байгаа хүн тийм ээ. За хоёулаа төрсөн өдрийн тухай яриа. Ер нь төрсөн өдөр тэмдэглэх туртай юу? Айгу туртай байсан сүүлийн үед тэгээд наснасаа ичээд хийх байлцсан шүү дээ. Залуу шүү дээ. Ер нь бол би бол залуу нас гэж бодож байгаа шүү дээ. Тий. Миний яг дотны найзууд яаж хийж байгаа л манай хаалгыг тогшоол орж ирээл хөөе гэл найзуудтайгаа хийдэж шин. Ямар бэлэг авсан хамгийн сүлд? Манай найзууд намайг эрхлүүлдэг. Гой гой бэлэг өгдөг тий. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр манай бас урилгыг хүлээн авч
гоё Урьсан баярлаа. тийм ярилцлага халуун дотн гоё яриа өрнүүлсэн Мегэнд би маш их баярлаа гэж хэлмээр байна. Баярлаа. Тэгээд сонсогчтой хандаад юу гэж хэлмээр байна. Буруу зөрөө ярьсан бол уучлаарай. Би өөр хараал байлаа. Тэгээд шууд юм асуугаад хүн бас жоохон сандард юм байна. Гэтэ яг хав би бас нөгөө YouTube channel бас хий гэж бас бодоол байгаа. Тэгээд өөрөөс ч сурах юм амар их байна. Би тэгээд өөртөө шааварж болох уу? Болно. Би бол таныг дахин урьмаар байна. Хоёулаа бас өөр гоё сэдвэр ярилцах болно. Маш их баярлалаа. За баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа агшаа.